өглөө. Тэгээд Солонгос тэгэл Хүнэн нутаг сайхан байцаа хурааж мураасан шигээ. Тэгэл Солонгосын хөдөө сайхан унж үзээгүй мопедо унж монсон шигээл явж штэ. Сайхан байна оо. Hi guys, шинэ бичлэгтэй тавтай морил. За энэ удаагийнхаа бичлэгээр би яах гэж байгаа вэ гэхээр Солонгос оюутны нэг 7 хоногийг харуулъя гэж бодлоо. Тэгээд өнөөдөр болохоор 12 сарын 1-ний өдөр би бичлэгээ янзлаа сууж ин. За энд гарч байгаа влог маань болохоор баг тийм 2-7 хоногийн өмнөх 7 хоног гэсэн үг. Тэгээд ямар ч тач бүгдээрээ яг миний 7 хоног ер нь хэрхэн яаж өнгөрдгийг харна. Тэгээ мэдээж хэрэг 7 хоног болох яг ийм адилхан байдаг гэсэн үг биш. Өнөөдрийн хувьд гэх юм бол би ажилгүй болцсон. Би ингээ 2 өдөр сайхан гэртээ бүр ангаагаад хичээл номоо хийсэн шигээ, бичлэгээ анзаарсан шигээ өдрийг өнгөрүүлж байна. Тэгэхээр тэгээд энэ 7 хоног ялангуяа би бичлэг хийж байгаа болоод ч тэр юм айгүй олон гоё юм их болсон. Тийм миний хувьд бас айгүй гоё 7 хоног байсан. Яг азан таараад бичлэг хийж байгаа үеэр хөөх юмуд их болсон. Тэгээд бичлэгтэйгээ хамт байгаарай. Солонгос дахь Монгол оюутны 7 хоногоор аялцгаая. Hello guys. За нэг дэх өдөр өнөөдөр хичээлд харж орч ирчээд юм идэх гээд байж ин. Би сэндвич авсан. Бас нэг юм мантун бууз авсан. За Монголд ингээм Монгол юм гоё мантун бууз ингээд гоё өндөгний салаад малаад амар идмэр санагдаж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө нэг эндээ галтгоо авахгүй хоол идчих чадахгүй болохоор зөв бодхоос л өөр юм хийж чадахгүй. Тэгж яагаад би сая бодож байгаа сая энэ доороос мантаа орлаа. Тэг энийг айдаж үзцгээе. Тэгэд өнөөдрийг би аягүй бичлэгжүүлнэ гэж бодсон ч гэсэндээ олигтой бичлэгжүүлж чадсангүй. Угаас ерөөсөө бичлэгжүүлсангүй. Тэгэхээр дараа 7 хоногийн нэг тийг оруулаад биччихье гэж бодож байна да. Пицца мандо. Батроо чизтэй махтай авах хэрэгтэй. Чиз байгаа хэсгнэр мэдэх юм аа. Тэгтээ махтай, ногоотой. Просто жумэн. За энэ болохоор хямтай сэртэй өрцөт юм байна. Very good. Сэнэх гой Монгол хоол идэхсэн. Гой цой идэхсэн. Эсвэл гой аавын банштай бодатай хийцтэй цай. Ээжийн харж өгсөн тас. Бүгд I'm good. Ер нь чадчихлаа. Энэ нэг нь дотроо помидортай байна. Би помидор ерөөсөө огт иддэггүй төрлөн. Бүр идүүл яг бүр ерөөсөө иддэггүй. Бүр хейтэлдэг. За. Энэ үлдээгээ маргааш идчихье. Маргааш миний төлөвлөгөө болохоор уг нь бол жирийн өдрүүдэд зүгээр хичээлдээ яваал ирдэг. Өдөр нэг л хичээлтэй байдаг. Гэтэ маргааш би тэр өдрийнхөө хичээлд явахгүй. Би маргааш хүнтэй уулзна гэж цаг тавуулсан. Тэгэхээр маргааш би хичээлд явахгүй. Би маргааш хүндээ орно. Тэгэхээр би бараг бичлэгнийхаа турш анх удаа та нарт жоохон гадаах орчныг харуулах боломж гарч байгаа шиг байна. Дуртай өдрүүдмэ санаа
минийрэхэд хөлзаяга холбосон найзуудаа санана хизээш мартамгүй өдрүүд минь бидний зүрхэнд За 2 дахь өдөр roommate маань унтчихсан болохоор ерөөсөө юм яриаггүй байна. Тэгээд угаасаа ихэнх зарим бичлэгнүүд дээр ерөөсөө юм яриаггүй дүрсэнд бичсэн байлээ. Тэгээд 2 дахь өдөр өглөөсөө усаа уучаад хичээлээ хийгээд тэгээ байж байгаа. За өнөөдөр 2 дахь өдөр одоо 3 болж байна. Манай хичээл ер нь эхэлсэн. Тэгтээ би хичээлдээ суухгүй. Тэгээд одоо нэг жоохон өчтөрхөө үлдээсэн сэндвичийг идчихэд тэгээд хичээл хийж ин ба одоо хичээлээ хийж агаад тэгээд нэг кино ихлүүлсэн бас тэр киногоос жоох үзэж агаад тэгээд нүрээ бодоод гарнаа. Тэгээд нүрээ бодчихад тэгээд арай дээр царайтаар иргэд болцгоё. За би нүрээ бодчаад байж гин. Би сая өчтөрхөө үлдээсэн сэндвичийг идээд тэгээд коровхагаа идээд тэгээд нэг хатан цай уусан. Тэгээ одоо явж болохоор би нэг манай аав маань аялалд явж байгаа танилцсан тийм солонгос хүн байдаг хгүй юу. Тэр солонгос хүнтэй уулзах гад явж гин. Тэгээд тий одоо хуцаа өмсгөө. Энэ хоолойтой цамцыг би өчигдраас өмссөн, өнөөдрээс өмсөж байна. За одоо тэгээд ойрт гадаа жоохон сэрүүхэн байгаа. Тийм учраас тэгээ яаж юм. Тэчвэн. Үсээ боож болж байна. Гэтэ би нүүрэн дээр юм гарснаас хойш үсээ боох жоохон дургу болсон заяа. Яа тэгэхээр үс маань яг миний батгыг яг халахалж өгж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Гэтэ хэдүүлээ боогод үзье. Би одоо гарахгүй бол хоцорно. Бас анх удаа хүнтэй уулзах чиж хоцорч болохгүй. Гэтэ үсээ боолоор байгаа юм шүү. Гэтэ угаасаа яг би энэ сахийг авснаасаа хойш ингээд үсээ боож өмсвөл амар зэвэн харагдана гэдгийг би мэдж байгаа заяа. Нэгтээ өмнөх бичлэгийг та нар үзсэн бол би үсээ өөрөө хайчснаас болоод энийг хартаа. Энэ үсийг хартаа. Амар тэнэг заяа. Ингээ үсээ ингээ дээшээ боох гэхээр зарим ингээ яг тэгшгэн тарьсан юм шиг нэг хэсэг байж гиснаа. Ингээд бүр no. Тэгэд би үсээ өөрөө хайчснаас хойш ерөөсөө үсээ ингээ дээш нь боож чадахгүй байгаа. Яа, Монгол явахаараа өсч байгаа үсээ яслуулнаа. Тэгэхээр үсээ задгаад явахаар шийдлээ. Тэгээд шил. Энэ шил яг яадаг вэ гэхээр шилээ зүрчүү. Шил зүүх бас яг яадаг вэ гэхээр яриад байгаас. Шил зүүхээр ингээд юу яадаг юм? Миний нүүрэн дээр батга одоо ингээд арсны асуудалтай байгаа штэ би амир тэгэнгүүт шил зүүж ингэж нүүрэн дээрээ өөр деталууд оруулж өгснөөрөө ерөнхийдөө одоо яг арсан дээр төвлөрж байгаа анхаарлыг нь шууд сарниулж болдог гэсэн үг. Гэтэ энэ миний логик л тоо. Ер нь бол шил зүүцэн байх үеийн царай, шил зүүгээгүй байх үеийн царай айгу өөрчлөгддөг заяа. Тийм байна. За гарцгаая. Тэгээд би нөгөөгчтэйгээ уулзаад хоол мол идээд гадуур алхаж зугаалаад хундаа орсон. Хундаа ороод тэр аваар бас нэлээд алхаж малхаж хоол мол идээд гадуур бас хөрх явсан. Тэгээ энэ ихч маань зураач болохоор энэ тэнд байдаг хөөрхөн дэлгүүрүүд
зургийн хэрэгслийн дэлгүүр өдрийг надад танилцуулсан. Тэгээс хөрхэн кафе орж үнээр сууж агаад тэг байран дээрээ ирээл энэ өдөр дууссан. За 3 дахь өдөр би өглөө мэрэгжлийнхаа хичээл рүү явж гин. Тэг гадаа амар гоё дулаахан өглөө гүрг айгүй армаач байдаг заяа манай сургууль. За би хичээлээд харчаад орж ирээд. Яа энэ нэг хэлний хичээл бүр айгүй ядрагаатай. Гэтэл тэгэл үзэх ёстой, заавал үзэх ёстой. Одоо хэдүүлээ би өдөр хоол идсэн, одоо хоол идэхгүй. Одоо сайхан жимс идээд тарг уугаад унтахгүй би өнөөдөр кино үзэн. Тэгээд хийх хичээлүүд бас байгаа. Тэгтээ тэр хичээлийг би маргааш шинэ гэж төлөвлөж байна. Yes. За. Өнөөдрийн миний оройн хоол десерт. Энийг болохоор өчигдөр макарон авч өгсөн. Тэгэд энийг задлж идэх гэж бодож байна. Жохон байж байгаа. Тэгэд эхлээд болохоор би нөгөө нэг жимстэй тарагтаага. Энэ грек йогурт гээд ингээд чихэр сахаргүй. Гэтэ ингээд амар өтгөн Монголын би нэг манай ангийн охин ингээд илгэн тарах шиг гэдгийгсэн байхгүй юу? Яг уу илгэн тарах шиг заяа. Гэтэ арай л дэндүү өтгөн. Бүр арай л амар өтгөн. Энэ бол тарг гэхэд бас хэцүү. Дүүпүү идж байгаа юм шиг санагддаг заяа надад. Гэтэ яах вэ? Эрүүл мэндэд хэрэгтэй те. Уаасаа я барах ажилладаг байхгүй юу? 한 가지 더, 두 번째는 낮아진 또 다른 원인은 신문 독자들의 요구 변화에서 찾을 수 있다. 그래서 뭐 기술이 발달하고 매체들이 증 За өнөөдөр би өдөржингөө байранда хитж байгаа хичээл хийж байгаа. Тэгээ одоо арсны имлэгт үзүүлэх гээд явж байна. Тэгээ үзүүлж чадах хэсгээ бол бас сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн би нөгөө нэг эрүүл мэндийн даатгал идрээ төлөвлөөгүй байгаа болохоор юу ч гэсэн очиод асууя гэдгсэн. Тэгээд ер нь бол одоо жоох арснаа арга хэмжээ авахгүй бол жоох асуудалтай болж эхэлж байна. Уу ер нь болцсон байгаа. Илүү асуудалтай болцсон байгаа. Тэгээд явж байна. Тэд арсныхаа эмнэлэгт үзүүлчихэд хоол идээд араас нь бас нөгөө загсан талах хөлөө энийг бас идээд тэгээд баахан юм мэдээд номын дэлгүүрээс орсон сургуулийн хажуудлын бас тэр авиг жоохон сонирхож явж байгаа дорж ирж байна. За би эмнэлэгтээ үзүүлчихэд хоол идчихээд ирлээ. Одоо болохоор би ажил руу явна. Ажил дээр очиж хоноод тэгээд маргааш өглөө ажилдаагаар манай ажил айгу хол болохоор урд өдөр нь очиод хоноод ясна надад амар байдаг. Манай ажил Инчонд байдаг. Та өмнөх бичлэгийг маань үзсэн бол мэдж байгаа. Тэгээд инглиш ийм лосын авсан. Ийм бас тост бичиж өгсөн. Тэгээд юмнууд өглөө Солонгост ингээд нэг юм имээ яг өдөр өдөрт уухаар нь яг ингээд өдөр уухаар нь ингээд бэлдээд өгчдөг. Тэгээд энэ аягүй гоё. Тэгэнгүүтээ энэ болохоор одоо ингээд 아침 저녁 гэж бичсэн. Яг ингээд өглөө уух, орой уух, одоо эхний өдөр өглөө уух, орой уух, энэ нь өглөө уух, орой уух, өглөө уух, орой уух гэдэг ингээд яг уухаар нь бэлдсэн байдаг. Тэг ямар ч гэсэн 7 хоног юм уугаад тэгээд 7 хоногийн дараа дахиад ирээрээ эмээ ууж дуусчаад тэгээд ирээрээ гэдгсэн. Тэг одоо нэг жоохон амарч агаад гарч ажил руу явлаа. Тэг би намайг нүрээ бодож болохгүй гэсэн. Тэгэл маск зүүгээд юм мэдгүй надад амар хэцүү байна яг ингээд та нар ч гэсэн яг ингээд харуулах амар хэцүү. Би яг гоё ярьсаа гоё болцсон үедээ та нарт ингээ харуулмаар байхгүй юу. За гарлаа.
Тэгээд сайхан ажил руугаа метродож очиж хоноод маргааш нь болж байгаа юм да. Тэгээ ажил дээрээ ирчихсэн хагасаа өдөр гадаа юмтай байна. Энэ амир нэттэй. Би тэдийг яг ажиллаа хийжсэн чинь дуудаад тэгсэн чинь ингээ портрийн дээр ингээ суулгаад тэгээд байцаа хураах гэдэг аваа явсан. Уг нь бол ингээ хөдөөгөр явж ин гэж бодсон чинь гинт амир төгөөр яваад унсан. Солонгосын төгөөр бас ингээ те портрын дээр суугаад те явж ин төгөөр дээр ингээ яваад бүр алах нэ. Хошоо уршаа арахасаа ичээд байна. Ажил явах дандаа юм гоё юм. Дандаа юм гоё юм. Бараа орсон чи бүр юм болчихлоо. Гэртээ армаар санагдчихлаа. Тэгээ хоолоо идчихэд ажил дээрээ хоноод өглөө нь бидэд ажилдаа гарахынхаа өмнө сайхан орон дотроо сууж агаад бөөндөө тойрч сууж байгаа нүрэ буддаг. Хөөрхийн толио авчичихгүй дайруулслаа. Энэ бас айгүй нэттэй. Маргааш нь өглөө нь бид нэр дахиад байцаа хураасан байхгүй юу. Гэхдээ арай ойрхон газар байсан. Тэгэд би ингээд Битсмар ингээд гэсэн чинь манай захирлын ихтер намайг ингээд мопед унаад 0 авчид тэргээ тэгдэг байхгүй юу. Тэгээ би ингээд захирлынхаа мопедыг унаад мопед мөн бистэй те. Тэгээд ингээд битсчээд ирж байгаа заяа. Тэгээ амир нийтдээ захирлынхаа курчийг хүмүүссэн. Юу ч яриад яваад байгаа. Гэхдээ амир сонирхолтой л байсан, амир нийттэй л байсан. Амир солонгост ирсэн ингээ мопед унж моноод байцаа хурааж мураа нөөгч мураалж өгч амаа бүр юу. Тэгээ солонгос тэгэл хүний нутаг сайхан байцаа хурааж мураасан шигээ. Тэгэл хөдөө солонгосын хөдөө сайхан унж үзээгөө мопед унж монсон шигээл явж штэ. Сайхан байна оо. Өчигдрөөс арай өөр газар. Wise Kinchana, ding 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 ding. Ажлын маань сүүлийн өдөр дараа 7 хоногоос би өөр шинэ ажил олж хийх хэрэгтэй. Тэгтээ ардаж гоё наа. Сайхан ажиллаа. Сайхан хамт олон байлаа. Энэ өдөр манай дээр дахиад нэг жүжигчээ ирсэн. Энэ жүжигчнийг бол угаасаа та нар ямар нэгэн драманаас аль нэг үед харсан л байж таараа. Би бараг 7 хоногт ингээ 2 дахь гундад ирчлээ. Оо, манай ажлынхаа эрт тарсан гэд манай ажлаа хүргэж өгөх замдаа гундаа орж байна. Вау, хитон энэ дараа ирж байна би энэ. Угаасаа ингэж амьддаг хүн би биш шүү. Энэ 7 хоног влог хийж байгаа болохоор ч тэр юм уу бүр ингэ айгүй гоё юмнууд их хийж байна. Ай. Оо би тэд чинь тэгэл эрт тарцсан гээл юм юм авч идэж мэдээл боулинг тоорч моглоод бас хөөрхөн байсан. Би тэр таалыс. Бусдаас хамгийн өндөр юм. 옆으로. Ширээ царагаас сурчжээ. Ямар ч хэрэг мэрэгжлийн түвшин цэвэрлэх гэдэг ааш. Үнэ. Юу нэ юу? За томпог идэхгүй байна. Тэр одоо монголоор одоо ихтэй гаханыг идэхгүй. Tomorrow for sure.
За энэ бол миний нэгдүгээр өглөөний царай. Яг 2 өдөр ажиллаад тэгээ нэгдүгээр өглөө улс ирэхэд бол ингээд арслан шиг болцсон байж байгаа. Тэгээ усандаа ороод тэг хичээлдээ яваад саяны 7 хоног дахиад ингээ өөрөөлжлэн. Гэтэ өнгөрсөн 7 хоног саяны өнгөрсөн 7 хоног бол айгүй хөвгчлөлтэй сонирхолтой 7 хоног ажиллаа би. Ер нь хийдгүй юмнуудаа айгүй хийсэн. Айгүй дэжгүй 7 хоног байлаа. Тэрнээс ер нь бол зүгээр яг хичээлдээ яваад байран дээр очиод тэгэл ажиллая гээл. Тэгэл нэгдүгээр өглөө ингээ 100 бирч босч ирээл дахиад тэр 7 хоног эхэлдэг. За ингээд ерөнхийдөө бол 7 хоног маань дууссан. Тэгээд яг уу энэ 7 хоногт бас айгүй олон сонирхолтой юм болсон. Ажил дээр маань ч гэсэн хийлдэгдгүй юмаа гинт хийлгээд бахан байцаа хурааж мураагаад Солонгосын хот. За энэ ч хотын гудмаар портер дээр явж моод айгүй фаны сонирхолтой 7 хоног байсан. Тэгээд арсны имлэгтээ үзүүлсэн 7 хоног байсан. Одоо бол миний арс энэ бол бас фильтр шүү. Битгий хууртаарай. Тэгээд 7 хоног маань иймэрхүү өнгөрсөн. Тэгээд арсныхаа яг үйл явцын тухай би бас тусдан бичлэг янзалж оруулъя гэж бодож байгаа. Тийм учраас бас гоё үр дүнд хүрчхээрээ та нарт яг ингээ үр дүнгээ хуваалцъя гэж ингээ хүлээгээл арсаа гоё болохыг хүлээгээл байж байгаа. Тэгээд бичлэгтэй маань хамт байсан бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд шалгалт маань бас төгссөн. Ер нь бол ингээ ажил хичээл гээд айгүй завгүй байгаад байгаа учраас бичлэгээ цаг тухайд нь хурдан оруулж ерөөсөө чадахгүй байгаа даа. Ер нь бол хичээлдээ бас их анхаарах хэрэгтэй. Бол бичлэгээ бол ингээ сайн ингээ хурдан оруулж чадахгүй байгаад уучлаарай. Тэгтээ би мэдээж ирээ бичлэгээ оруулсаар байх болно. Тэгээд бүгдээрэнд нь хайртай шүү.